Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн бүс нутгийн 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Бид өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн онцлог улс төр, эдийн засаг, болон нийгмийн үйл явдлуудыг та бүхэнд багцлан хүргье. За Тайваны гол сөрөг хүчний нам болох Коминдан намын дарга Чен Ли Мун Америкийн нэгдсэн улсад 2-7 хоногийн айлчлалыг эхлүүлсэн байна. За энэ цаашлаад Америкийн нэгдсэн улс болон Хятадын харилцаанд ч нөлөөлөх үс ийм дипломат үйл явдал болж магадгүй гэж шинжээчид харж байна. За тэрээр Хятадын эрх баригчдтай хилэлцээ явуулж намынхаа байр суурийг Тайваны хоолой инх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэх талд урагшлуулах зорилготой гэдгийг бол мэдгдсэн байна. За өнгөрсөн даваа гарагт айлчлалаа эхлэхийн өмнөх хэвлэлийн баг хурлын үеэр Чен Ли Мун Тайваны хоолой хоёр иргэн харилцаанд инх тайвныг хадгалах хамгийн найдвартай хариуцлагатай улс төрийн хүчнэр ажиллаж байгаа гэдгээр бол өөрийгөө онцлсон. За тэрээр өнгөрсөн 4-р сард мөн Хятад айлчилж ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзсныхаа дараагаар ийхүү Америк нэгдсэн улсад айлчилж байгаа. За стратегийн хувьд бол бас маш их ухаалаг тоглолт болж байна гэж бол шинжээчид харж байгаа. За тэрээр Нью-Йорк, Вашингтон руу айлчлахаар төлөвлөсөн байгаа бөгөөд Конгрессийн гишүүдтэй уулзаж судалгааны төвүүдэд илтгэл бол хэлэлцүүлж явна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай харин уулзах эсхийг асуухад тэрээр инх тайвныг бэхжүүлэхэд тустай бол хинтээ ч уулзахад бэлэн гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг уулзах хэсэг нь бол тодорхойгүй байгаа ч гэсэн түүний хувьд бол нэгэнт Ши Жинпин ерөнхийлөгчтэй уулзчихсан учраас Дональд Трамп ерөнхийлөгчтэй ч уулзахад бэлэн байгаа гэдгийг нээлттэй илэрхийлсэн. За мөн Коминдан намын даргын хувьд ч гэсэн өмнөх даргуудаас илүү маш юм шийдэмгий байгаа гэдгийг нь бол түүнийг бас шинжээчид бол дүгнэн хэлж байгаа. За ажиглагчдын үзэж байгаагаар түүний айлчлал нь эх 11-р сард болох орон нутгийн сонгуул болон 2028 оны удирдлагын сонгуулийнхаа өмнө намынхаа Хятад бол Америкийн нэгдсэн улстай баримталж байгаа харилцааг бат бөх болж байгаа гэдгийг харуулж сонгогчдын анхаарлыг татах оролдлого болж байна гэж харин үнэлэгдэж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын Конгресс дахь төлөөлөгчдийн танхим бүрэг гарагт Оросын албаны улсын эсрэг шинэ хоригийн талаарх хуулийн төслийг бол дэмжлээ. За төлөөлөгчдийн танхимыг бүгд найрамдах нам удирддаг учраас энэхүү санал хураалт нь зарим бүгд найрамдах намын гишүүн Трампын байр суурийг эсэргүүцэхэд бэлэн байгаа гэдгийг илтгэсэн. Өөрөөр хэлэх юм бол Трамп дотооддоо дэмжигчтэй алдж гинөө гэдэг бас ийм эргэлзээг бол олон нийтэд төрүүлэхэд хүргэсэн гэж хэлж байна. Тухайлх юм бол төлөөлөгчдийн танхим Украиныг дэмжих тухай хууль буюу Ukraine Support Act-ыг 2226 болон 195 гэсэн харьцаатайгаар дэмжсэн бөгөөд бүгд найрамдах нам болон ардчилсан намын зарим гишүүн энэхүү хуулийг хүчээр батлуулах өргөдөлд гарын үсэг бол зурж эхэлсэн гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байгаа. За түүнчлэн Конгрессийн зөвшөөрлгүйгээр Иранаас цэргүүдийг татах, мөргөлдөөнийг зогсоох ийм хуулийн төслийг дэмжснээр Трампыг сүрсэн бас нэгэн алхам хийсэн гэж харагдаж байгаа. За одоогоор энэхүү хуулийг мэдээч хэрэг Конгрессийн дээд танхим буюу Сенат дэмжих шаардлагатай байна. Гэхдээ Сенатыг удирдах байгаа бүгд найрамдах намын хууль тогтоогчид Оросын албаны улсад шинэ хориг тавих асуудлаар санал хураалт явуулахыг эсэргүүцэж ирсэн учраас энэ санал хураалт бас явуулах хэсэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлэх юм бол яг албан ёсоор баталгаач хэсэг нь тодорхойгүй. За хэрвээ Сенат дэмжсэн ч гэсэн ерөнхийлөгч Трамп энэ хуулийг хориглох боломжтой учраас ерөнхийдөө энэ хууль бол хэрэгжихгүй ч гэж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ яг энэ төлөөлөгчдийн танхимд болсон санал хураалт нь сая мэдээний ихэн та бүхэнд хэлсэнчлэн Трампын эсрэг намынхан гишүүд хүртэл хөдлөөд ихэлснийг. За энэ цаашлаад удахгүй ирэх намар болох Америкийн нэгдсэн улсын завсрын сонгуульд ч гэсэн тодорхой өөрчлөлтийг бий болох магадaltaй гэдгийг харуулсан ийм үйл явдал болж байна. Трампын засаг захиргаа 1.8 тэрбум Америк долларын хэмжээтэй зэвсэгжүүлэлтийн эсрэг сангийн төлөвлөгөөг бол орхихоор төлөвлөж байна гэдгийг бүгд найрамдах намын Конгрессийн удирдагчид бол мэдэгдлээ. За энэ талаар энэ асуудлыг мэддэг их сурвалжууд мэдээлснээр Америкийн нэгдсэн улс даяар бас томоохон анхаарлыг татсан ийм үйл явдал болоод байгаа. Гэхдээ энэ төлөвлөгөө хэр баттай бөгөөд бас яг байнгын үргэлжлэх юм шийдвэр болох хэсэг нь тодорхойгүй хэвээр байна. Өөрөөр хэлэх юм бол сая хэлсэнчлэн энэ асуудлыг маш мэдэх ойрын их сурвалжуудаас мэдээлэл төгсөн болохоос шиг албан ёсоор баттай гараагүй байгаа. За Трамп маш их маргаан дагуулсан энэ зэвсэгжүүлэлтийн эсрэг санг бүр мөсөн цуцлах талаар олон нийтэд албан ёсоор тийм үг бол хэлээгүй. Өөрөөр хэлэх юм бол амлалт өгөөгүй. Гэхдээ хэлэлцүүлгийг мэдж байгаа сая хэлсэнчлэн их сурвалжуудын бол мэдээлснээр Трампын засаг захиргаа энэхүү санг хэрэгжүүлэх оролдлогоо зөвхөн түр хугацаанд зогсоож байгаа болохоос ш бүр мөсөн бол зогсоогоогүй гэж хэлсэн. За энэхүү тайлбар нь Америк нэгдсэн улсын хууль зүйн яамнаас өчигдөр
одоо өнгөрсөн 7 хоногт гаргасан мэдээлэлтэй бол илүү нийцж байгаа. За энэхүү яам нь мэдээлэлтэй одоо холбооны шүүхийн шийдвэрийг бол мэдээж хэрэг дагаж мөрдөн гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн шийдвэрийн дагуу энэхүү сангийн хэрэгжилтийг энэ сарын 12 хүртэл түтгэлзүүлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол төр хугацаанд л зогсоогоод байгаа гэсэн. За энэхүү асуудлаараас мэдээлэл өгж байгаа их сурвалжуудын мөн мэдээснээр Трамп өөрөө энэхүү сангийн үзэл санааг нь дэмжсээр байгаа боловч энэ санаачлага одоо маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас бол ийхүү хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй төрсөн улмаар төр хугацааны л юм арга хэмжээг бол авч байгаа гэж одоо мэдээлсэн байна. За Трампын цэцэг захиргааны энэхүү байр суурь бүгд найрамдах намын хууль тогтоогчдын одоо сэтгэлийг бол хангах хэсэг нь харин тодорхойгүй байгаа. Учир нь энэ сангийн талаарх нам доторх асуудал одоо уур уцаар бүгд найрамдах намын хөтөлбөрийг нь бол тэр чигтээ хацаагаад байгаа гэж хэлж байна. Намын удирдагчид цагаачлалын хууль сахиулах ажиллагаанд нэмэлт санхүүжилт батлуулахад маш их хүндрэлтэй тулгарсан. За даваа гарагт Сенатын олонхын удирдагч Жон Тони хүртэл засаг захиргааг энэхүү санг өөрсдөө хаах хэрэгтэй гэж хүртэл мэдэгдсэн. Санхүүжилтийн тухай хуулийн төслийг батлуулах дараагийн оролдлогууд ч гэсэн энэхүү санг бүр мөсөн устгах шинэ шаардлагуудтай гарцаагүй одоо холбогдох ийм төлөвтэй нөхцөл байдал үүсэж байгаа. За Флорида мужаас сонгогдсон бүгд найрамдах намын Сенатын гишүүн Рик Скотт сэтгүүлчдэд хандан мэдээлэлтэй цагаан ордны нэгэн албан тушаалтан энэхүү санг болох болно гэж хэлсэн гэдгийг баталсан. Өөрөөр хэлэх юм бол энэ сан ерөнхийдөө Трампын намынхнаасаа одоо дэмжлэг авах золиос болгож байгаа ийм үйл явдал болж гинөө гэж Америк нэгдсэн улсын Axios тэргүүтээ одоо шинжээч мэдээллийн байгууллагуудаас анализын мэдээлсэн байна. За хөтөлбөрийн хэсэгт Америк нэгдсэн улс болон Ираны оронд болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. За үүнээс өмнө харин Америк нэгдсэн улс одоо Израильтай хамтарч Ираны эсрэг цэргийн ажиллагаа дайныг эхлүүлсэн боловч эргээд Америк нэгдсэн улс болон Израилийн удирдагч нарын хооронд бас асуудал үүссэн байх магадaltaй ийм мэдээлэл өнгөрсөн 7 хоногт олон улсын анхаарлыг татлаа. За даваа гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярихдаа одоо түүнийг галзуу солиотой хэмээн одоо хилж бүдүүлэг үг хэллэхээр дайрч дормжилсон гэх ийм мэдээлэл бол Америкийн хэвлэлүүдээр цацагдаад байгаа. За Ливанд одоо Израилийн хийж байгаа түрэмгийлэл дайнаас болоод Ирантай явуулж байгаа инхий яриа хилцээнд нь саад учирч байна гэж үзсэн учраас Трамп ийхүү бухимдсан гэж бол хэвлэлүүд бол мэдээлж байна. За гэхдээ лав гарагт Нью-Йорк Пост цанд ярилцлага өгөхдөө Дональд Трамп ийм зүйл болсон гэдгийг өөрөө ийхүү хүлээн зөвшөөрсөн байгаа. За тэрээр Нетаньяхугийн Ливаны эсрэг явуулж байгаа ажиллагаа нь одоо миний санааг бол маш ихээр зовоож байна гэж хэлсэн. За Израилийн эрх баригчид Ливаны эсрэг Бейрут хотыг одоо бөмбөгтгөөр занал хийсэн хоёр удирдагчийн хооронд томоохон зөрчлийг бол ийхүү үүсгэж байгаа юм. За Ираны тал хэрвээ Бейрутыг бөмбөгдөх юм бол Израилийн эсрэг хариу арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байгаа. За Трамп Нетаньяху нар утсаар ярьсны дараагаар харин Израилийн тал Бейрутыг бөмбөгдөх төлөвлөгөөг бол ийхүү хойшлуулсан. Өөрөөр хэлэх юм бол түүний одоо ууралсан нь Нетаньяхуг одоо бүдүүлэг үг хэллэгээр доромжилсан ийхүү нэг талаас бас тодорхой үр дүнг авчируу гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл Израилийн хувьд бол мэдээж хэрэг Америк нэгдсэн улс гол одоо холбоотон. Гэхдээ Израилийн арим Ливаны өмнөд хэсэгт буюу одоо Хизболла бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаагаа бол архиулсан хിവэрэ байна. За Трампын хувьд Израилийн ерөнхий сайдыг гэхдээ хэдийгээр энэ удаад ч гэсэн одоо хоёр улсын тэргүүнээр хоорондоо маргалдсан ч гэсэн холбоотон хിവэрэ өөрөөр хэлэх юм бол тэдний санал зөрчилдсөн ийм үйл явдал болсон гэдгийг Трамп өөрөөр хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол тэрээр Израилийн ерөнхий сайд Нетаньяху надад таалагддаг хിവэрэ шүү дээ гэж сэтгүүлчдэд бол мэдээлсэн байгаа. За зөрчил үүссэн хэсэг талаар CNBC сууг түүнээс асуухад тэрээр үгүй тэрээр цагаан ордонд урд өмнө байгаагүй Израилийн хамгийн одоо тийм сайн найз нөхөр нь би өөрөө учраас бидний харилцаа маш сайн байгаа. Бидэнд бол нийтлэг зорилго, ашиг сонирхол бий. Заримдаа одоо ямар ч сайн сайхан харилцаатай хүмүүсийн хооронд ч гэсэн тодорхой асуудлууд гардаг шүү дээ гэж бол ийхүү сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна. За Америк нэгдсэн улс болон Израиль улсууд 2 дугаар сарын 28-ны өдөр Ираны эсрэг байлдааны ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 4 дугаар сарын дундуур талууд бол түр гал зогсоох ийм тохиролцоонд хүрээд байгаа. Гэхдээ Израилийн арим өнгөрсөн хугацаанд Ираны холбоотон Хизболла бүлэглэл болон бусад зэвсэгт байгууллагууд за мөн булангийн орнуудаас тодорхой одоо энэ зэвсэгт бүлэглэлүүдэд цохилт өгсөөр байгаа учраас энэхүү дайн Америк нэгдсэн улс Ираны талд нөгөө талд
Израиль болон Ливан гэдэг тусдаа бас юм дайн мөргөлдөн үүсгэсэн ийм нөхцөл байдлыг бол бий болгох таамаа. За тэгвэл нөгөө талд Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд дайны байдал тогтворгүй. За гал зогсоох хилцээр үргэлжилж байгаа ч гэсэн өнгөрсөн 6-ны өдөр гэхэд талууд бие биендээ цэргийн дайралт өгсөн ийм нөхцөл байдал үүсгэсэн хэвээрээ байна. За Ираны Исламын хувьсгалт гвардиас мэдээлснээр Америкийн нэгдсэн улсын дайралтын хариуд Кувейт, Бахрейн дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн баазуудад баллистик буужингаар цохилт өгсөн гэж бол Ираны зүгээс инхүү мэдэгдсэн. За мөн Ормосын хоолоогоор нэвтрхийг завдсан 4 газрын тус тээвэрлэгч хөлөг онгоц руу зөвшөөрлгүйгээр гал нээсэн гэж мэдээлсэн. За Ойролт орнын бүс нутаг Америкийн нэгдсэн улсын хүчний хямдаг Америкийн нэгдсэн улсын төв командлал мөн одоо энэхүү Ираны хувьсгалт гвардийн мэдээллийг бол баталгаажуулсан байна. За Америкийн нэгдсэн улсын төв командлал Ормосын хоолой руу харавсан Ираны 4 нисгчгүй онгоцныг буузнаас ердөө хэдхэн цагийн дараа Иран Кувейт болон Бахрейн руу 7 баллистик буужин харавсан гэж мэдэгдсэн. Сүүлийн 2 сарын хугацаанд хоёр тал гал цогсоос өөрөөр хэлэх юм бол иймгүй дайралтууд бие биендээ өгөх нь бол харьцангуй багасчихсан байсан. Зөвхөн Ормосын хоолойд нөхцөл байдал тогтворгүй үргэлжилж исэн бол ийхүү бие биендээ боддоор дайралт өгснөөр гал цогсоох хугацаа ч гэсэн улам наашилж инхий яриа хэлцээ хийх магадлал багасж байна гэж олон улсын санаа зовлыг бол хүргэхэд хүрч байгаа юм. Төв командлын энэхүү мэдээлэлтэнд дурдсанаар Америкийн нэгдсэн улсын хүчин Ираны 4 нисгчгүй онгоцны бууцны дараагаар Ираны далайн дайралтаас хамгаалахын тулд Горо гишүүн гэх арлууд дээрх Ираны эргийн яналтын радарын баазууд мөн цохилт өгсөн байна. За Америкийн нэгдсэн улсын хүчин Ираны харавсан нисгчгүй онгоцыг буудаж унгааж халдлагын их усүр болсон эргийн баазуудад нь цохилт өгсөний дараагаар Иран ийхүү одоо Кувейт, Бахрейн зэрэг хуршуунууд дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд руу хариуц цохилт өгөхийг оролцсон болохыг одоо нотлох баримтуудыг харуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол талууд аль аль нь энэхүү байлдааныг бол баталсан. За ингэснээр цаашид талуудын одоо дайралт, байлдааны ажиллагаа зөвхөн Ормосын хоолой гэлтгүй бие биен рүүгээ иргэн одоо дайралт өгөхөд нөлөөлөх үе гэдэг ийм нөхцөл байдлыг үүсгэхийн сацуу энэ дайн улам сунжрах вэ гэдэг асуудлыг бас үүсгэж байна. Өнгөрсөн 7 хоногт Хавайд болсон агаарын болон тэнгисийн аюулгүй байдлын асуудлаарх уулзалтын үеэр Хятад болон Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчид маш нээлттэй, үр өгөөчтэй ийм санал солилцсон гэж Хятадын тэнгисийн цэргийн хүчнээс мэдчихэ. Америкийн нэгдсэн улс болон Хятад улс харилцаа холбоо мэдээлэл солилцоог сайжруулснаар буруу тооцоолол болон үл ойлголцлоос үүдэх эрсдлийг бууруулж хамтын ажиллагааны төвшөнд одоо харилцаагаа маш сайн дээшлүүлэх юм боломжтой болсон гэдэгт санал нэгдсэн гэж Хятадын талаас инхүү мэдгдсэн байна. 5 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд болсон энэхүү уулзалтанд хоёр улсын зэвсэг хүчний төлөөлөгчид оролцсон гэж хэвлэлд мэдээлсэн. Албан мэдээлэлд бол инхүү дурдсан байна. За үүний зэрэгцээ энэтхэг номхон далайн бүс нутаг дахь Америкийн нэгдсэн улсын командлаас гаргасан тусдаа мэдээлэл бас дурдсанаар аюултай бөгөөд мэргэжлийн бус мөргөлдөөн үүсэх эрсдлийг бууруулах асуудлыг хэлэлцэх зорилгоор Хятадын ардын чөлөөлөлт армийн төлөөлөгчдийг инхүү хоноолуулаад хүлээн авч уулзсан гэж мэдээлсэн. За уг уулзалт нь өнгөрсөн сард Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хийсэн өндөр түвшний уулзалтын дараа болж байгаа учраас одоо урьдчилан нөхцөл нь маш эргээр тавигдсан байсан гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Хятад хийсэн энэхүү айлчлал мэдээж хэрэг олон улсад болж байгаа асуудлууд, ялангуяа дайны асуудлууд арах тодорхой юм үр дүнд хүрээгүй ч гэсэн хоёр улсын ялангуяа худалдаа эдийн засгийн харилцаанд нэлээ эерэг үр дүнг авчирсан ийм айлчлал болсон учраас ийхүү дараагийн шат ахисан айлчлалууд бол бас эргээд болж гин гэж бол харахад хүргэж байна. За үүнээс гадна Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин ч гэсэн ирэх намар Америкийн нэгдсэн улсад бол одоо айлчлах ийм урилгыг Дональд Трампаас л хүлээж аваад байгаа лээ. За ийхүү Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп олон улсад болон дотооддоо конгресстэй тодорхой геополитикийн асуудлуудаар бас нэлээд асуудлуудтай тулгарч байх зур дотооддоо нийгэмд нэг ялангуяа ажилгүйд л эдийн засгийн асуудлуудаараас бас их маш их шүүмжилт өртсөн. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын ажилгүйдлийн түвшний тайлан мэдээ гарсан үүгээр бол эерэг үзүүлэлтүүд гарсан гэдгийг тодорхой холбогдох албан тушаалтууд хэлжээ. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг 5 дугаар сард 172 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн гэсэн мэдээ гарсан. За ингэснээр ажилгүйдлийн түвшин нь 4.3% дээр хадгалагдсан гэж засгийн газраас баасан гарагт мэдээллээ. За энэ яагаад чухал вэ гэдэг асуулт гарч байна. Ялангуяа Дональд Трамп дотооддоо ийм их эсэргүүцэлтэй тулгарчсан үед
ийм одоо эерэг үзүүлэлт хэрхэн гарваа энэ яагаад одоо чухлаар нөлөөлөх вэ гэдэг нь Америкийн нэгдсэн улсын хэвлэлд мэдээлж байгаа. За энэ тухайд харин ажил эрхлэлт хэдэн сарын турш одоо удаашрсан байсан ч гэсэн ажлын зах зээл, хөдөлмөрийн зах зээл сайжирч байгааг энэхүү үзүүлэлт нь харуулж Ираны дайнаас үүдээд байсан эдийн засгийн одоо сөрөг нөлөөтэй ийм нөхцөл байдал үүссэн байгаа ч гэсэн нөгөө талаас эдийн засаг бас сайжирч байгааг баталж байгаа ийм үйл явдал болж байна гэж шинжээч дүгнэж байгаа. За энэ бол маш юм адармаатай бас юм дүгнэлт болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Ираны дайнаас болоод эдийн засаг нэг талаас одоо сөрөг нөлөөтэй учирч бензин, нефтийн үн өсөж байгаа мэт боловч нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлд ийхүү ажлын байрнууд хэдэн мянгаар шинээр нэмэгдсэн эдийн засаг бас хурдтай өсөж байгааг харуулж байгаа гэдэг ийм сонирхолтой дүгнэлтийг бол үүсгэж хүргэсэн. За 5 дугаар сард ажлын байрны өсөлт эдийн засагчдын таамагласан 80 мянга гэсэн ажлын байраас бүр 2 дахин ийхүү давсан үзүүлэлт гарсан бол мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээлд бас сайн мэдээ болж байгаа. За хөдөлмөрийн статистикийн товчоноос 3 болон 4-р сард тооцоолсон цалингийн тайлангуудыг мөн эхний таамагаас нийлбэрээрээ 93 мянгаар их буюу дахин тооцсон гэж мэдгдсэн. За энэхүү дахин тооцооллоор эдийн засаг 4-р сард 179 мянга, 3-р сард 214 мянга ажлын байр нэмсэн ажлын зах зээлд ийхүү хүчтэй одоо 3 сарын өсөлт ажиглагдахад хүрэгджээ. За 5-р сард ажлын өсөлт ихэвчлэн одоо зочлох үйлчилгээ, зугаа цэнгэл болон эрүүл мэндийн салбар болон орон нутгийн засаг захиргааны төвлөрс. Өөрөөр хэлэх юм бол энэ салбар дахь ажлын байрууд бол ихээхэн нэмэгдсэн. За одоос болж байгаа улиралтай холбоотой гэж бол шинжээч харахад дүгнсэн. За Баасан гарагийн одоо гарсан энэхүү ажлын тайлангийн өмнөд бусад үзүүлэлтүүд ажлын зах зээл хэр хурдтай өсөж байгааг бол илэрхийлсэн ийм сайн үзүүлэлт болж байна гэдгийг бол энэхүү судлаачид хэлж байгаамаа. За алдарт найзууд цувралын одоо Чендлерийн дүрээр олон нийтэд олон улсад маш олон шүтэн бишрэгчдийг өөртөө таниулсан жүжигчин Мэтью Перри 2023 оны 10 дугаар сард одоо кетамин хэрэгснээс болоод амнасаа алдсан юм харамсалтай үйл явдал болсон. За тэгвэл түүний одоо нас орсон үйл явдалтай холбогдуулан түүний хувийн туслахыг нь мөн саатуулах хэрэгжээ. Өөрөөр хэлэх юм бол жүжигчин Мэтью Перригийн гэрт нь хамт амьдарч байсан түүний хувийн туслах Кеннет Ивамасад 41 сарын 20 ял оноожээ. За прокуроруудын хэлж байгаагаар 60 настай Ивамаса нь эмч нарын одоо хоёртой нь хамтран жүжигчин нас барахаас хэдхэн 7 хоногийн өмнө 50 мянган Америк доллароос дээш үн бүхий кетамин нийлүүлсэн бөгөөд одоо өөрөө ямар ч юм эмнэлгийн мэрэгжлгүй хүн байсан гэх ийм одоо үндслэлээр ийхүү хоригдохоор болсон. За Перри сая хэлсэнчлэн 2023 оны 10 дугаар сарын 28-нд Лос Анжелес дахь өөрийнхөө гэртээ халуун шакусинд бол нас орсон байдалтайгаар олдсон юм харамсалтай үйл явдал болж исэн. Тэгвэл түүний хувийн туслах Кеннет Ивамаса 2024 оны 8 дугаар сард кетамин тараасан энэхүү одоо жүжигчнийг амнасаа алдахад хүргэсэн энэ хувилдаанд гин бурууга хүлээн зөвшөөрч исэн бөгөөд хамгийн ихдээ 15 жил хүртэл хорих ял одоо сонсож болцшгүй байсан 2024 онд. За түүнд одоо харин 41 сарын 20 ял 2 жилийн хяналттай суллагдах ял болон 10 мянган Америк долларын торгуулийг ногдуулжээ. За тэрээр 7 дугаар сарын 17-нд бол энэхүү хоригдох юм байна. За энэ хэргийг шүүж байсан шүүгч ял онохдоо Кеннет Ивамаса нь жүжигчин Мэтью Перригийн донтолтын асуудлыг одоо маш сайн мэддэг байсан байж ч ийм үйлдэл хийсэн. За мөн жүжигчин нас орсны дараагаар нотлох баримтыг нь нуух оролдлого хийсэн гэж одоо буруутгаж байгаа үндслэлтэй бол тайлбарласан. Өнгөрсөн 5 гарагт болсон шүүх танхимд Ивамаса жүжигчин Мэтью Перригийн гэр бүлийнхэнд хандаж одоо чин сэтгэлээсээ уучлалт хүсэж энэ үйл явдалд бол насан туршдаа харамсаж явна гэдгийг бол өөрөө мэдгдсэн байна. За түүнчлэн тэрээр одоо өөрсгөн нөхцөл байдалд байгаа хүмүүст бас сургамж болсон ийм үйл явдал боллоо гэж бол хэлсэн байна. За прокурорууд түүнд 3 жил 5 сарын 20 ял одоо ийхүү өссөн бөгөөд Ивамаса хэрэгт толбогдсон бусад одоо хэрэгтнүүдээс гадна яг өөрөө онцлох нь бас хэрэгээ хүлээн зөвшөөрсөн учраас түүнд бол ийхүү арай бага ял оноосон гэж бол хэвлэл мэдээлэлүүд бол мэдээлж байна. За жүжигчин Мэтью Перригийн ээж болон хоёр ихч шүүгчид хандан загтал илгээж бас байр суурь илэрхийлсэн. За тэдний нэг болох Кейтли Моррисон Кенни Ивамасад одоо ямар ч тийм түүнийг өрөвдөх, уучлах шаардлага бол байхгүй. Тэрээр жүжигчнийг орхин явсан. Эсвэл ингээд санаатай зүхтааж байсан ийм үйл явдал болсон гэж бол жүжигчний гэр бүлийн зүгээс түүнд одоо ямар сэтгэлтэй байгаа их илэрхийлсэн байна. За мөн өнгөрсөн 2 сарын өмнө энэ хэрэгтэй холбогдуулан одоо кетамины хатан гэгддэг бас жүжигчинд энэхүү мансууруулах бодисыг худалдаалсан хүнийг
хэдийн байрч бас тодорхой хорих шийдэглийг нь оногдуулсан. Ийхүү олон нийтийн хайртай жүжигчин нас бараад 3 жил өнгөрсний дараагаар түүний хэрэгтэй холбогдуулан түүнийг үхэлд хүргэсэн гэх хүмүүст ийхүү хорих ял шийдэглүүдийг бол оноосоор байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн бүс нутгийн тайм хөтөлбөр хүрлээ. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан бэлтгэлээ. Эх 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.